За, юу яцхан? Уулзаг маш их удсан байна. Та нар сайн уу? Би сайн. За өнөөдөр бүгдээрээ нэгэн хөнгөн энедмийн жанрын Caniculi offline буюу офлайн амралт гэж орчуулагдж байгаа киног ярилцах болно. Энэ Казахстаны энедми кино байгаа. За тэгээд олон төлөв ярихгүйгээр шууд кино руугаа орё доо. Олон төлөв ярих юм бол яад гээд хааж бидж байгаа байлгүй да тийм ээ. Энэхүү бичлэгийг маань олон улсын спорт таврын сайт болох MLB хамтран хүргэж байна. Хэрвээ та 21 стэйш настай бол Sync Mail гэх промо кодыг ашиглан доорх авсгсан байгаа линкийн дагуу ороод бүртгүүлээд анхны депозит дээрээ бонус авах боломжтой. Та өөрийн санхүүгийн эрсдэл хариуцлагыг бүрэн ухамсарлаж хариуцлагатай байна уу гэж дахин анхааруулъя. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Эрхэм хүндэд хатагтай ноёдоо энэ бизнес план бол Казахстаны дотоод аялал жуулчлалыг шинэ түвшинд аваачих урд өмнө нь байгаагүй төгс санаа билээ. Гэвч өөртөөгөө бэлтгэл хийж буй Кайрат гих залуугийн маань зураглалаар кино маань эхэлдэг. Яг энэ зураг саналаад явах гээл захирал нь охинтойгоо ороод ирэхэд нь өөрийнхөө зорилт ажлаа танилцуулахар болоод нэг сонин баннер харуулснаа. Энэ бол дотоодын аялал жуулчлалын шинэ нэрэн итэргээл. Дүрмийн дагуу балаарч эхлэх нь мэдээж. Гэвч захирал ахгүй бол шууд л яриаг нь зогсоогоод нэлээ эвтэхнэр чи Иркегийн хүү мөн бидтэй те гэд асуухад нь Кайрат маань бантаад байж болно шүү дээ гэд балан хариу өгөхөд нь ахгүй шууд л яг одоо зайл гэд гараад явхад нь би улаан дипломтой таныг хүсснээр бүгдийг нь зохицуулъя гэд ч хэд хэдэн бизнесмэнүүдээс татгалзсан хариу сонсоод нэнчэрэс нэ буюу сонирхохгүй байна гэсэн хариуг авсаар л байдаг. Мэн залуу уг нь рестораны зөөвч хийдэг юм байна л дээ. Тэгээд нэг найзыгаа манийга маргааш хэдэн цаг орлоод өгчөөчтэй бороо өтергээл өөрийн аялал жуулчлалын бизнесээ хөл дээр нь босгочих гэдэл их л үзнэ. Найзаасаа царай алдаад зогсож байх зур нь бизнесийн ертөнцийн хар бүстэй гих нэлээд том баачка хүүхэдтэйгээ тэднийд зоог барих гээд орж ирнэ. Мань Кайрат чи менежерсээ гуйгаад за мен тэр ширэг авчаа гуйж ийн. Энэ хүн дээр ямар нэгэн асуудал гарах юм бол мань бүх харыг нь даагаад ажилласаа гарахад бэлэн байна гээл юу тааж харгалаад авахар болдгоо. Захиалга авах зур нь мань бизнесмен ах хүүдээ хандан чи бол миний хүү. Жинхэнэ казак. Би чиний насн дээр моринож хайр талыг донслогож байлаа. Өдргээл манай Монгол жинхэнэ ах нарын ярьдаг яриа шиг л үглээд байхаар нь хүүн дахиад л өнөө өөдхөртэй дүнсгэр яриа. Аав нь 2 бишбармаг гавь гэдэг захиалахад нь Кайрат хүүчин манад бишбармаг гардаггүй байгаа шүү оссон гэсэн чинь ах бол нэг л муухай хараад хэдхэн хормын дараа тэдний ширээн дээр бишбармаг ирсэн байх ба хүүхэд нь бол дахиад л өнөө хөөдхөртэй хоол гээл огт гар хүрээгүй байдаг. Энэ зургийг ашиглаад Кайрат залуу маань бизнес санаагаа танилцуулах гэдэг зориглоод ярьж эхэлсэн чинь захирал ах хуу зоргийг нь үнэлээд жинхэнэ эр хүн ийм зоригтой алхам хийдэг байх хэрэгтэй гэдэг хүүдээ хандаж хэлээд Кайратын хэлснийг нь сонсоод ер нь мөрөөдлийнхөө төлөө яг ямар алхам авсныг нь асуугаад зүгээр л мөрөөдлийн жагсаалтаа бичиж үзэг балны ажил хийх биш жинхэнэ үйлдэл хийх хэрэгтэй дүү минь гэж зөвлөдөг. Менежер нь ч зочинтой хүндэт төлгүй хандсан гэдэг ажлаас нь хөөгд явуулчихгүй яах вэ? Дараагийн хэсгэн дээр заяа бүр гоймон дээр майнууд дүрхснээ бүр нөгөө гартаа талах барьцсан идэж байх найзаагаа хараад ханда болгоомжтой дээр 5-гаа бас идчихвэ тэргээл энийгээ хийж байх хоёрыг харуулнаа. Энэ хоёр бол манай Кайратын жандууд нь тэгэл ажлаасаа халагдсан ер нь буцаад хөдөө рүү явах удаа хэдүүлээ гэдэг гутарсан залуугийн маань бодолд өдөр өнөөхөө хар бүст бизнесмен Айдар нахын хүүхдээ занал хийсэн. Чи хоолой идэхгүй бол чамайг Америк биш хөдөө аваачаад тэнд хүмүүс яаж амьдарч байгааг харуулахад бэлэн байна шүү турсах мэн гих үгс нь орж ирнэ. Энэ л агшинд түүний тархинд нэг юм мэрэгэн санаа зурс хийсэн нь дотоод аялал жуулчлал гэхээс илүү хэдүүлээ хүүхдүүдэд зориулсан лагер нэж л да. Хөдөө байгаль сайхан хүүхдүүдийг уцснаас нь холдуулаад морь унгаж бүр казак хэлэнд сургаж бүр жинхэнэ амралт болох юм биш үү гэж фантаза ярьж эхэлнэ. Бурхан боддоо мэн гэжтэй. Ихтэй байж тээ. Жинхэнэ бизнесмэнүүд нэрээ иймэрхүү үед л амар санаануудаа олдог байх та гэж яагаад ч бодогдож байлаа. Дүрмийн дагуу нөгөө хоёр нь мөнгө байхгүй штэ гэсэн чинь Кайрат би ноутбукээ зарч. Чи гитараа харин чинаад олон үйлдэлт будааг шагчаа зарчих. Гэхдээ нөгөө хоёр нь түү юм айл гэнэ. Энэ зурн байрны эзэн авгаанч ирээд зам бөбөөчтэй. Одоо л мөнгө өгөхгүй бол яахаа мэдж байгаа үсттэй гээл сүрдүүлээд явхад нь мэдээж сүүлийн боломж нь юм бохойно.
Энэ лагераа сүүлийн бүх хүчээр ажиллаад нээхэр болно. Хүүхдүүдийн асар хамгаалах зөвшөөрөл авах гэдэг албаныхын газар дээр нь очиход нь мэдээж ямар ч туршлага байхгүй мэрэгжлийн ч хүмүүс биш болохоор нь эхлээд шууд л татгалзсан хэрэг авах бол мань хүн өөрийн төрөлхийн амны фигураа ашиглаад эртний суутангууд дандаа л эрүүл агаартай байгальтай ойр хүмүүс байсан. Бла гээл баахан синхруулж байгаад хэрвээ та бидэнд итгэхгүй байгаа бол өөрийнхөө охиноо яагаад явуулаад үзэж болохгүй гэж гэдэл баахан ятгаж үзнэ. За мэдээж үр дүнд нь туршилтын хугацааны зөвшөөрлөө авч таардаг. Гэхдээ нэг л шалоба буюу гомдол ирэх юм бол лагергийн тэр чигт нь битүүмжлэл хаа шүү гэсэн нөхцөл тавилгүй яах вэ? За ингээл манай 3 авал кемп буюу одоо орчуулах юм бол хөдөө кемп гэх юм уу да нэртэй лагерийнхаа сурчлагааг хуучны цаасан маркетинг хийж зарын самбар рандом машин тэрэг гэдэг баахан зөвшөөрөлгүй газруудаар нааж гарнаа. Хайраад ч баахан судалгаа хийж эмч, тогооч, security зэрэг ажилтнуудынхаа интервью хийх зурна. Хоёр найз нь үнэхээр хүсэхгүй байгаа ч өөрсдийн ноутбугийг будаа агшаагч болон гитараа зардаг. Мань бүдүүнэ чинь көбөр зарахтаа өөртөө дотроос нь талах гаргаж ирж идэстэй. Зараа нааж байхдаа мань нэг цагдаад хүртэл баригдаад хуулж аваад өнөөх интервью хийсэн хүмүүстэй цалин нь 40,000 тенге болно. Гэхдээ өнөөх хэдэн цөм па хуцныз мангар атсан чинь гээд явцгаадагч. Яг эцэст нь тухайн салыг нь зөвшөөрмөр айтсан 3 хүн олж авдаг. Гэхдээ айтсан гэдэг нь бүр одоо яг ажлын эсвэл ажиллахгүй гэсэн яг тийм хариу өгөөгүй зүгээр л одоо яасан ч яах вэ гэсэн хүмүүс л юмдагсандаг удаа. За ёстой хамаг чадлаараа реклам хийсэн жандууд дуудлага эрхийг нь хүлээсээр гиюрэн сууж байгаад бүр сүүлдээ 2 найз нь рекламыг нь тэгж хийдгүү штэ хамаа аяа гэтэргээл хэрүүл хийгээд жоохон маргалтангуй байж байгаад маа нэг дуу найз нь гараад явж исэн чинь баахан ээж нар хүүхдүүдэд агуулсан гэсэн байж идэм байгаа зү. Мань маанагч наад хаалагч лагер биш штэ. Натраад штэ. Гисэр өрөөндөө буцаж орж ирээд энд манахаас бас нэг өөр газар лагер нээсэн биш штэ. Бүр оочрно гэж бүр амар байна гэх сургаар нь тэнд угийн өөр лагерын хүмүүс байхгүй гэдгийг нь мэдэж байгаа Хайрат шууд л гараад хүмүүсээ ихнээс нь авч эхэлнэ. Нэг ээж ганц хүүгээ явуулахаас их айгаад байна их чинь. Хэд хоног цуг очоод хараад яжиж болохгүй юу? Гэдэг санаа нь нэлээд завсан байрны асуухад мань хэдч та хүүгээ тэр олон хүүхдүүдийн өмнө халамжлаад байхлаар таны хүүд ямар тохгүй байна гэдгийг тадцуулж үзэлтэй. Мамаас нь балас буюу одоо Mommy's boy гэх хоч аваад дооглуулад байх болно шүү дээ. Гэсээр ээжийг нь ятгахж ихний хідэн клиентуудаа олсон байх ба Хайрат ч хүүтэ суугаа ээж руугаа заалхаад манад лагер нэхэр болсон шүү. Хүүн бизнес нээсэн энтергээл их л додгор холбогдоно. Гэхдээ ээж нь тэдний гэрийг ер нь бол мөнгөний асуудлаас болоод өрөндөө хураалгах гээд байгаа талаараа хэлэхээс өмнө хүүн уцаа тасалжчихсан болохоор нь ээж нь одоо тэгэл пи гэл уцаа таслан халаас нь даавга хураамагц манай 2 найз нь хэдийн оцсон байх нь тэр. За энэ 3 бол өнөөх зөвшөөрмөр айтсан 3. Захын домбра барьсан ах хүүч нь лагер дээр очиод шар хүүхэнд хулган боож өгнө гэтэр гэсэн шиг дуулаад маазрах зурна. Мань 2 найз бүхнийг зохицуулсан. Бүгд бэлэн болсон гэсээр орж ирээд бүгдээрээ хоорондоо танилцаж авдаг. Хай маа нэг мэндэ маа нэг мань. Зүүн гараараа хүнтэй мэндэлж танилцсан. Тэгснэ бүр хэлбэр мэлбэр нь одоо яа гэдэг юм бэ. Ингэж л болдгоо юм шүү манайхаа. Шоглоом хийгээд дуулаад байсан ах хуу бол тэдний тогооч Саки. Дунд талын юу ч ярдаггүй төв царайтай хилгүү гэмээр ах хуу бол Таки. Жолооч болон харуул хамгаалтын ажилтан. Харин эмэгтэй нь бол эмч Оля. За тэгэл их л сүртэй алхсаар манай хэдийн аялалтаа гарах өдөр нь иржээ. Энэ юм ярдаггүй ах гэхдээ нэг тийм хүүхлэн киноны баатар зэрэг байгаа ч тийм. Та хэдэд орж ирсэн дүр байх мал бичээрэй. Бөөндө цуг хүн болъё. Нэг ээж хүүн ганцаараа байж чаддаггүй бие даагаагүй болохоор илүү жоохон анхаарал тавиадаг өрөө гэдэг бүдүүнээр очсон чинь мань хүн их л сүржигнэл ер нь бол далд утгаараа хахуул нэхэд унд юм да. Гэхдээ тэгэл тэр паролыг нь ойлгосон ээж нь тэгэлгүй яах вэ гэдэг мөнгө өгч байхыг нь харсан Хайрат шууд л мөнгийг нь шуурч буцааж өгөөд таны хүүхдийг тултал нь харах болно л гэнэ. Харж байгаачлан мань бүдүүнэ жоохон нахаалны баажка байдаг байгаа шүү. Лагер явах ёстой янз бүрийн л хүүхдүүд байна. Өнөөхөө зөвшөөрөл өгдөг анагийн охин нь амар гавл юм хойно надад өдөр болгоны маш дэлгэрэнгүй хуваар хэрэгтэй байна. Та хилээд өгч болох уу гэдэг маанагаас асуусан чинь мань хүн сандраад Хайрат гэдэг уйланд орох нь мэдээж. Өнөөхөө хүүхэдийг санаа зовоод байгаа ээж зэрсэн байх ба одоо ч хүртэл би цуг явчихэд их өөл гэстэй. Мөн түнчлэн нэг охинд анхны харцаар дурлсан хүүч тэр дунд байх ба мань айдан ахын хүү болох Цамаан Батсан Миланч гэсэн тэнд ирсэн байдаг. Янз янзын хүүхдүүд ирсэн байна уу? Бүр ютубер влог хийдэг охин ч ирсэн байх нь тэр.
Хүүхдүүдийг автобуснда суулгаад хөдлөхөд бэлэн болсон тул хүүхдүүдтэйгээ салах ёсоо хийгээрэй гэд эцэг их нарыг явуулахад хамгийн сүүлд нь цуг явчих л да тэхүү гэсэр өнөөх ээжэл үлдсэн байдаг. Хөдөлгөтөд бэлэн болсондоо зэрэгцэн тэр премиум автобусд нь AC байхгүй болохоор өөр AC нэжилдэг буусан сууя гэд хүүхдүүдийг шилжүүлсэн чинь өнөөх нь дээр үеийн Paz гэдэг үлөө нэг тийм хуучны автобус байдаг та. Тэр байхан тэр. Гэхдээ тэрнийх нь AC-ийн зүгээр дээврийнх нь одоо люк гэх үдэ нэг цонх байдаг штэ. Тэр нь тэдний AC-ийн байж таарнаа. Бурхан боддаа мэн гэжтэй. Ер нь бол тэр үнэтэй автобусныхаа төлбөрийг нь дийлэхгүй байсан болохоор ер нь бол аав ээжийнхээ нүдэн дээр нь жүжээ явсан л гэж орж ирээд байна да. Ангиснаар манай хэд замдаа гарнаа. Дундуур нь нэг бацаан байн бууж шээгээд байдаг ба бүгдээрээ загнаад уналгүй яах вэ? Бань хүн ядчихт нь зүгээрч биш өөрөөсөө л дөө. Үгүй амс хийвэл шингэн юм уугаад яваад байсан болохоор нь уух юмыг бүгдийг нь хурааж эхэлдэг. Автобусын сүүлдээ өвдрөд нам зогсоход нь бүгдээрээ ачаага барьцаар алхаж гардаг. Бань дурлал хархууч нь сайн охиндоо хандраад би туслах уу гэхдээ зэрэгцэн нутгийн жалуус манай хэд рүү атакластай. Яа. За энэ хэд ч ёстой гаяа тарч магадгүй да. Дөрсөн газар ирэхэд нэ хүүхдүүд шуугилдаад энэ удаа яадаг газар вэ? Сүлжээж байхгүй. Яаж энд 10 хонох юм бэ гээл. Хүүхдүүдийг тайвшруулах гээл хамгийн түрүүнд орсон хүн хамгийн гоё өрөөг сонгоно шүү. Гэсэн чинь нэгч хүүхд явахгүй манай хоёр хөгшин зөргөл уралдаад гүйхэн тэр штэ. Хүүгүүд өрөөнд ороод энэ дуудах юм арайчтай гээл байж исэн. Мэн дурлал хархууч нь харин ч гоё юм биш үү дээ гээл орлууга үсэрсэн чинь нөл тоос шороо босхон тэрэ. Яа. Ядаж энийг угаалтаа хамуудаа. Өрөөнүүдтэйгээ танилцсны дараа хүүхдүүдийг цуглуулахад энд орчин үнэхээр аимшигтай байна. Намайг буцаагаад явуулаа гэтэргээл хүүхдүүдийн зүгээс гомдол гарах нь мэдээж. Бүр өрөөнд нь харах байсан гэсэн чинь бүдүүнээ маанаг руу хандан хөөе чи энэ хүүхдүүдийн өрөөнд юу хийж байсан юм тэргээл гэж авдалгүй яа тий. Өнөөхөн ч зөрүүлээд таны өрөөнд арай гахаа явж байсан биш үү тэргээл нэгнийгээ баахан хийж авнаа. Энд хамгийн ихэнд өрөн бол заавал үндэсний казак хэлээрээ ярина. Орсоор ярих юм бол шийтгэл нь казакаар дуудулж өглөө болгон бусдыгаас сирэн гэж танилцуулгатай зэрэгцээд нэг охин нь бид нар яг казакаар ойлгодог хэдий ч ярьж чадахгүй гэсэн чинь мань маанаг па яг такиахтай адилхан юм шүү дээ. Ойлгодог. Гэхдээ юу ч ярьдаггүй байна шүү дээ. Тэргээл маанаг инегэстэй. Хүүхдүүдийг хоёр багш буюу манай хоёр найз болон Оля эмчийн баг гэж 3 багт хуваадаг. Мань бүдүүнгийн багийг цасны эрвэсүүд гэж нэрлсэн чинь мань маанаг зүгээр байхгүй. Хөөе, эрвэсүүдийн дунд гахаа юу гэж байгаа юм бэ тэргээл. Зүгээр байхгүй өдөөстэй. Дараагийн сценээр хүүхдүүдэд орчноо танилцуулнаа. Харуул хамгаалалт, галт тогоо, дүүш. Гэхдээ 0 нь яхав зүгээр биетээр тустай байгаа хэдэж ослын жорлол нь одоо яаралтай үеийн 0 нь зүгээр байгаль байдаг. Тэгэлгүй яах вэ? Одоо байгальд сорхонтой хүүхдүүд байна. Харин энэ бол бассейн гэсэн чинь зүгээр 2 баан байж идэг үсттэй. За тэгэл айхтар хувцас өмссөн бүдүүнээ хүүхдүүдийн гимнастикийг орохоор болоод хийлгэж байхад нь дурлал хархуугийн охин руу өөр нэг жаал хандраад байгааг нь мань Милан хүү хилээл харуулсан чинь дурлал хархуу харамсандаа болоод дундуур нь ороо зогссон чинь өнөөхөө хандардаг нь бүр уурлаад барьцаа зодон болохон дээрээ тулнаа. Бүдүүнөөж очиод хөөе болцгоо гээд зогсоох гэж байна гэсэн чинь удсаа гаргаж ирээд бичлэг хийсэн ээ. За одоо үргэлжлүүл. Алалц. Тэгээд бүр өөшүүлээд унаж байгаа юм да. Яана одоо гэж бодоод байжсэн чинь Кайрат хаанаас ч юм сандран гүйж ирээд бүдүүнэг нам дагдцаж аваад зодоныг салгаад хоолой эзэхээр явнаа. Манай шооч ах хүүгийн хийсэн хоолой ядчихт нь бүр бантан. Хоол гимээр өөлж юм байх нь мэдээж шүү дээ. Хүүхдүүд энийг 10 хоног идэх юм уу гээл ганц л хүүхдээс бусад нь огт идэхгүй гэж. Саки ах чи хүүхдүүдэд гомдоостой. Хөөргөш наадаг. Оройн мань 3 ихний өдөр ямар шоу өнгөрснөө ярилцаад сууж байхад мань маанагч нь хүүхдүүд угаасаа л шарсан хуурсан амттай юм дуртай штэ. Тэргээл ярихыг нь сонссон Саки ах бас л уйлаад гараад явчихнаа гэж. Мань 3 ч үргэлжлүүлэн хүүхдүүдийг ажигласнаа ярилцахад Санжар бол дуучин, Мир тамирчин, Кенез бол суу тухаантан. Яхан уулын зүгээр л хүүхэд л дээ. Гэхдээ Эрикад таг дурлсан. Малика бол интернетийн одоо инфлюенсер, даяар памперсны хүүхэд. Байнга л 0-ын цаас бариад зорлон гүйдэг. Харин Арсын бол аимхай. Илиас таарсан бүх юмаа иддэг. Бүр амар иддэг. Харин алдарны эсрэгээрээ юу ч идэхгүй ганцаараа л булан шигдээд суудаг охин. Эцдэн мэдээж алдарт Милан. Бүхнийг эсэргүүцэгч гэхдээ зэрэгцсэн Кайрат энэ Миланыг хаана харлаа. Нэг газар харсан л хүүхэд байгаа юм даа л гээд Айдан ахын хүү гэдгээр нь танихгүй байгаа бол л та.
Шөнө бүгдийг унтахтаа зэрэгцэн Милан хажуудаа унтаж байсан спорт биенийг сэрээгээд зүхтаа игээд гарсан хэдий ч нэг хараатан архираад байгаа юм шиг амар чимээ гараад байхаар нь мань хоёр айгаад буцаад ороод өгдөг нь яг үнэндээ мань бүдүүнээ л гадаа унтаж байсан юм байна лээ л дээ. Мэдээж түүний хурхрааны чимээ л хараатан мэд сонсцсон байх нь. Маргааш нь өглөө 7 цагаас энд бүгдээрээ жагссан байна. Хоцорсон хин бугаач гэсэн аяг тав угаах болно ойлгосноо гэдэг манай бүдүүнээ нэлээн ууртаа хэлж байна. Хүүхдүүд ч үгүй гээд л эхнээсээ сүлжээтэй газар хаана байна, ээжтэй хэлэн хов зоон гэхлээр нь сандарсан гайраад за энэ тоглож байгаа маа хэдүүлээ ядаж 9 сая. Үгүй. Хэдүүл 10-аас болъё л доо. Тэргээл аргалаад авдаг бол дараагийн сцен дээр хүүхдүүд галтгооноос их л сайхан аз жаргалтай гэдэс садгалан гарч ирж харагдаж байдаг. Гэхдээ яасан бэ гэсэн чинь мань саке авахгүй чинь өглөөний хоол дээр нь өнөө идэх дуртай шарсан хуурсан жипс, зайдас, хотдог юу гэдэг бүгднийг бэлдсэн байж илгүй яах вэ? За хоолоо амтрхан эцэцгээсэн бол одоо хэдүүлээ ууланд гарнаа. Гэснэ хоёр багш нь морин дээр харин хүүхдүүд нь алхаад явж байдаг. Нэг охин нь яагаад та хоёр морьтой харин бид нар алхаад явах ёстой юм бэ гэсэн чинь бүдүүнээ үгүй моринууд шигсэн алхаад явж байгаа ч тийм. Бүр бид хоёрыг үүрээд алхах чинь гэл бодлоо. Тэр гэлээ. Бас их маазгараа. Гэн маас гэж тэ хэрүүл хийгээл байгаа юм л та. Замын дундуур Ильяс хизээ хоолндоо арах юм бэ? Ямар ч хүчгүй болчлоо гэд хинч хариу өгөөгүй учраас та нүүвэс гэд ганцаараа зам салаад яваад өгөх нь тэр. Төрсөн газар очсон чинь мань дурлалт харахгүй ярихаан Эрикагаа хараалаа суужсэн чинь маанаг хурж ирж суугаад яасан. Дурлцсон уу? Чи октод юун дуртай байдгийг мэдэх үү? Гэсэн өнөөх нь iPhone уу? За юу гэж те. Октод романтик байдал дуртай. Цэцэг бэлгэлэх тэр гэж яснаа бүр уйлаад унт. Яг өнөөх зарсан гитараа бодоод л санаад үйлж байгаа нь тэр. Би гитартайгаа байхдаа октодыг хуйлруулдаг байлаа. Гэлээ сууж ирсэн бүдүүнээ ирээд Ильяс хаана. Чи сургууль хүмүүжүүлэгч юм бол яваад хайлтаа босол доо гэлээ загнаад явуулдаг. Ба тэгсэн байна Ильяс хүүчин ёстой олдсон урамлалтаа хамаагүй хусаж өгч байна. Ярхан чи мааныгийн зөвлөгөөнийхэн дагуу цэцэг барьсаар өгдөг дээрээс өгдөн хаанаас сурсан юм гэмээр шүлэг тэрсээр очиод гуйхад нь өнөөх нь би даасан independent girl тэргээл нүүр өгөхгүй яваад өчилгүй яах вэ хөрх юм байна. Харин Ильяс танихгүй урмлаа эцсээр л явж байгаад бүр зүгийн үүр олж хараад бараг л зүгийн нүдтэй дайн хийж балыг нэтгэх гээд байжсэн. Ашгүй мааны хурж ирээд аваад явцдаг. Яа н одоо бүр зүгийтэй дайн зарлаад алуулах нэ цаа чинь. Дараагийн стен дээр манай хидийг хөл бөмбөг барьсаар зогсоход нь өнөөх нутгийн жаалууд морьтой ирээд дайрлахыг гэж оролдож байхад нь бүдүүнээ бороо ирээд хүүхдүүдэд хамгаалдаг. Гэхдээ өгийн том хүн шиг яриад өссөн нутгийн жаалуудтай хилэлцээр хийж 7 хоногийн дараа морьтой оролдож ухаанаас ийлэхэр болцоходог. Нэг баг наадамрах уу гэх юм уу да. Өдөр өнөгч өнгөрж ганц сүлжээтэй газрыг нь мэддэг хайраатай эцэг эхчүүдэд бүх зүйл сайхан байгаа. Эрт босож, ирүүл хоолож бүр хөлбөмбөг тоглож байгаа гэсэн ч бодитоор бол мэдээж оройтож сэрж чихэр амттангуудаар хооллолж өөрөөсөө хөлбөмбөг тоглох биш дахианы дэгдээхийн нүдийн хөлбөмбөгийн матч үзэж итэр хүүхдүүдэд хийх хөгжлөө зүсэх байгаа гэсэн өвс зөөж баас хашаа хороо цэвэрлэж усанд яваад байдаг бол мань хоёр багш л өөрөөсөө 100-аас сулаастай аюулгүй байдал сайн хангаж байгаа. Гэснээр спортмен хүүг анх удаа моринд сууж үзэж байхад нь бүр ташуурдаж хаяад хүүхдүүдийг бүр галаар тоглуулад л өөрөөсөө харин наанаа. Бүр хүүхдүүдийг бит тавиулж цаасан онгоцны уралдаан хийлгээд л. За тэгэл хоорондоо будгаар байлдаад л их л сонирхолтой өдөр хоногуд өнгөрсөөр л. Гол нь тэгэл хүүхдүүд жаргалтай байхад л болчихж байгаа юм л та. Оройн тойрог дээр галт ойрч суугаад бүдүүнээ аим шихийн түүх ярьж байх ба. Нэгэн одоо нэгэн бяцхан охин явж байж гинэ. Тэр охин явсаар дүнэр ханах үеийн ойн бөнг өнрүүнээ төөрсөөр л байж гинэ. Тэгтэл үргэлжлэх сонсохыг хүсэх юм бол миний Instagram дээр намайг дагаад сонсоорой гэлээ. Тэгээ та ядч ирсэн үргэлжлэх сонсохыг хүсэх юм бол Sync-ийн IG дээрээс дараагийн түүхийг хэн ярих уу гэдэг мааныг асуухад бүгдээр л гараа өргөсөн боловч зөвхөн Казакаар ярина шүү. Гэхдээ нэг л охин гараа өргөсөн чигээрээ үлддэг. Охин ч түүхээ ярьдаг л та. Гэхдээ Орос Казак хэлийг хооронд холиод ёстой сайхан бантан гутгаж гарнаа. Хүүхдүүдийг их л айсан байх гээд манаг домбраа гаргаж ирээд дуулдаг баатар болсон биш бүр мангар солгоо. Энэний гитар дээр охтуудыг уйраадаг гэж зүгээр өлгөр ах оо гэж. Бүдүүнээ жуурлаад аваад иргээд Саки ахта домбраагаа өгөөд нэг айдуу барьна байгаа гэсэн чинь ах уу бол мэдээж эртний сайхан дуунуудаас дуулж гараалгүй яах вэ?
Ягсавлээ гэдэг хэлсэн хүүхдүүд эхнээсээ жих хвчээ зүүхэн зүүгээд жихэд дарахан дараад ихэл дургүй хүлээж авалгүй яах вэ? Тэгсэн ганц дуучин жаал домбрааг нь шуурч аваад орчин үеийн дууг эхлүүлээд хүүхдүүд болон багш нар бүгдээрээ нийлэн цэнгэн бужиж гарнаа гэж. Оройн бүгд орондоо орсны дараа алданаа явахын ганцаараа л гунигт автан сууж яадаг. Гараад ч түн дээр очиод хамаг учрыг нь ойлгодог. Ясан бэ гэхлээр охины аав ээж хоёр нь байнга л хэрүүл хийдэг. Нэгэндээ дургүй зөвхөн охиныхаа төлөө л цуг амьдардаг. Байнга л хэрүүл хийж байдаг болохоор нь ээж нь охиндоо хэд хоногч болов тэр хэрүүлийг нь харуулахгүй гэсэн үднэс ийшээ явуулсан юм байна л дээ. Охин ээжтэй их санаа зовоод байгаа гэдгийг нь ойлгосон багш нь түүнийг маргааш ээжтэй нь уцаар яриулж өгөхөөр болоод тайвшруулан чин сэтгэлийн яриа хийгээд авнаа хөрхөн. Маргааш өглөө болоход нь дуучин боцооныг бүдүүнээ загнаад казакар дуудуул гэд үргэлжсээр байгаад ганцхан мэддэг казак дуугийн дуулуулсан чинь өнөөх нь төрийн дуулал байж таарлахгүй яах вэ? Сонсон том жижиг бүдүүн нарийнгүй бүгдээрээ зүрхэнд тус газар нь гар нь очсон хүндэтгэл үзүүлэх нь тэр. Өдөр нь хөрш ах тогоо дүүрэн мах байрсаар ороод ирэхэд хүүхдүүд орсоор мэдлэхээр нь гайраад тэдний хэлснийг нь засаж казакаар мэдлүүлдэг. Ах хуу чи өв соёл гэдэг чинь хамгийн чухал нандинах хэрэгтэй зүйл юм шүү. Гэдэг толгойг бид нар хамгийн ахмад хүндээ өгдөг. Хамгийн ахмад нь энд хэн бэлээ гэсэн чинь Ильяс хүү би л гэж авдаг. Хүүхдүүд шоолоод хамгийн ахмад нь гэсэн болохоос биш хамгийн бүдүүн нь гээгүй шүү гэж нэгэстэй. Толгойг гайраад багш дөгч дараагийн тараадаг зүйл бол жамбас. Жамбасыг бид нэр ийм хүнд өгнө гэж тайлбарлаа сууж байхад нь хоёр бүтэлгүй ирээд за өргөснүүдэ. Уулан дагарч модтуу гээд яриаг нь таслах нь тэр. Уул нь гарсан Ильяс гооч нь өнөх зүгийн үүрэн дээр дахиад л ирсэн байх нь тэр. Полотага энэ гээд бүдүүнийг дагуулад ирсэн байх ба. Мань хөлдүүч нь нүрийг нь унгаж хаяад бүгдээрээ зугтаал гаралгүй яах вэ? Кемп дээр эргээд ирсэн чинь бүгдээрээ нэлээд хатхуулсан байдаг. Квет жахт нь өнөх Арсены ээж шүү дээ. Нөгөө санаа зовоод байдаг их чинь ирж байгаа гэсэн сургаараа хайрат одоо яана ойлаа гэсэн чинь би мэдэхгүй байна. Би чинь малын эмч шүү дээ гэж явдیں۔ Хүүхдүүд ч тэгвэл өнөөдрийн театрын үйл ажиллагаа байхгүй болчих байгаа мó гэсэн чинь гайратад нэг мэрэгэн санаа орж ирдэг. Багууд өөрсдийн үзүүлбэрээр эртний жүжигүүд болон киноны хэсгүүдээс жүжигчсэн тоглолт бэлдсэн байдаг. Мань бүдүүнийгийн багийнх нь бүр ракет гэдэг нэг альтернатив кино байдаг шүү дээ. Тэрний хэсгээс яваад нэг буудаж байгаа үзэгдлийг хийж мэйгээд л гайрат бүр шок. Харин Арсены гарах үе болоход нь гайратын бодож олсон нь түүнийг ном болгон хувиргаад зүгийн хатхуулсан царайг нь нуусан байхan тэр. Ээж нь хүүгээрээ бахархаад хүүхдүүдэд болон багштар талхаснаа тэр хийлээд яваад өгнө. Мэдээж хүүгээ өмсөх гэж оролцсон ч эцэст нь нэг юм хүүн найзуудтай болсныг нь ойлгоод түүнийг бага авахгүй гэснийг нь хүндэлээд энэ удаад одоо яваад өгч байгаа юм л доо. Ильясаар цай зөөлгөж уугаад л хажууд нь Ирхан мод хаглаа сууж байхад нь бүдүүнээ Ирханд зөөлгөө өгдөг. Охтууд төрөмгийн хэрцгий баннер туртай байдаг шүү дээ ахын дөө. Гэтэл Жостоны төрөмгийн арга зааж өгнө. Өнөөхөж тэрийг нь бодод болгоод амандаа өвс зуусаар очоод төлөвлөгөөнийхөө дагуу хилдэгч. Эрик охины хариултууд нь бүгдээрээ тааг солгоо хариу байх нь мэдээж. Эцэст нь алгадуулаад л таарч байгаа юм да хөрх Ирхан маань. Хоолой идэх зур нь маанаггүй хоолой идчихэд бөөнд нутгийн жалгуудтай өрсөлдөх тэмцээндээ бэлдэн шүү гэд анхааруулаад сууж исэн чинь бүдүүнээ манайхан гал гарчлаа гэд нэлээд сандруу мэдээд болох нь тэр. Тэгсэн хоолн дээр нь харагдахгүй байсан Милан Ирхан хоёр түүмээр тавьсан байх нь тэр. Хүүхдүүдийг амжилттай авардагч гал руу орсон маанаг багшил байхгүй байдаг. Мэдээж гайраад дахин давхиж ороод маанаг их ч аварнаа. Гайраад Ирхантай жичээрээд яагаад гал тавьсан гэдэг загнах гэж байсан ч хүү өөрийн нууцаа түнд ярьж гэлдэг. Мань Ирхан нэх баян айлын хүүхэд биш. Өрх толгооссон хид хідэн ажил хийж өдрийн хоол арай л гэж даадаг ээжтэйгээ болон ахтайгаа цуг зах дээр зогсож мөнгө олж амьдардаг. Өөрийнхөө хоолны мөнгөө цуглуулсан байж энэ лагерт ирсэн мөн ээжтэй энд байгаа талаараа огт хэлээгүй хамаатныдаа яваад очсон байгаа гэл гараад явсан байна л дээ. Мөн хүүхдүүдэд энэ талаараа битгий хэлээрэ гэж Гайрат багшаасаа гуйдаг. Гайрат ч хүүгээр бахархаад хүнд ч хэлэхгүй гэд бүр Эрикад дуртай гэдгийг чинь сонссон. Гол нь чи өөрийнхөө байх хэрэгтэй. Хэний ч дүрд орж баг зүүх хэрэггүй гэх мэтчлэн ахын зүгээс бүр зөвлөхөө өгөөд тайвширцгаадаг. Харин Милан энэ үеэр гүйж ирснээ тэр бүгдийг хийсэн. Би ямар ч бороогүй. Гисээрээ гүгээд ирж байна. Гайрат ч тийм ээ тэр тэгсэн. Тэрийгээ ч хүн дээр нь хэлсэн. Милан чамд энэ таалагдахгүй байж болно. Гэхдээ чи энд Ирхан шиг чамайг ямагт хамгаалах найзтай боллоо шүү дээ.
Гисээр их л бодууштай үхсийг Миланд орхин яваад өгдөг. Маргааш нь хүүхдүүд аль хэдийн босцоосон байх ба бүгдээрээ л ямар нэгэн ажил хийгээд байж байна. Ёстой юу болсон юм гэмээр гайхалтай зураглалыг биширсээр явсан Гайрат Миланы хүртэл мод зөөж байхыг нь хараад юу болсон юм гэд асуусан чинь Милана казак хэлээр өчигдөр өөрөө санамсаргүй байдлаар гал тавьсан мөн Эрханы бити бородохоорой гэдэг үннээ хэлээд уучлаж гуйж байхыг нь харсан. Хайраач байдхаа миний нүд өрөөдөө гарав шít. Хүүхдүүдийг хөлгөх хүч Миланд байдаг бололтой. Тэгэхээр нэг нэгэндээ нөлөөлөх хүч гэж ийм айхтар байдаг байхan шүү дээ найзуудаа. Зөв үлгэр дуурайлал болж байгаарай гэж хүсье. Хүүхдүүдийг багш нар нь өнөөх тэмцээнд бэлтгэж морь унах барилдаан зэрэг үндэстний наадхануудад зааж сургаж эхэлдэг. Бүгдээрээ л их л дуртай бэлдсээр байхад харамсалтай юм болдог гэн ганц морь уналтанд бэлдэж байсан спортсмен хүн маань мориноос унаад хөлөө булгалчихдаг. Хүүхдүүд ч сандралтаад одоо ийм богинохон хугацаанд хэнийг морин сургана гэж готорч хаахад нь Милан би унаа да. Маань намайг баг байхаас морь унлахын секцэнд явуулж байсан юм аа. Гэсэн чинь маань нэг багш чинь наманда секси юу гэдэг буруу сувгаар давхаад явна нөгөөч чинь бүтэхгүй нөхөр. Гэхдээ Гайрат стил нэг хүүхэд гэмтсэн учраас энэ тэмцээнийг цуцалнаа гэсэн ярил байдаг. Хүүхдүүд ч хоолнд орохдоо хүртэл өрөвдөлтөөр царай гаргаад оруулж чаажтэй л гэд байгаа бололтой. Манаг бүдүүнэ цагийн ах гуравч. Элст нэгэн шийдвэрт хүрдэг нь хэрвээ Милан үнэхээр л унж чаддаг бол оролцоё. Үгүй бол ямар ч тэмцээн байхгүй л гэнэ. Гэхдээ Милан ч үнэхээр л хийсэндээ байж шалгахаар болоход нь мориндоо суугаас ихсүүлэл сурамгаа гихчээр унаж байх нь тэр. Ингэснээр наадамч эхэлж манай хүүхдүүдийн баг наадамч давхар явах ба бүх тэмцээн дээр нь маш сайн бэлдснийхаа дагуу бүгдийг нь краш гэж гарнаа. Гэхдээ хамгийн гоё нь юу вэ гэхлээр хэдий хоорондоо ус санан хэрүүлтэй байсан ч хотын болон нутгийн хүүхдүүд хоорондоо найзлаад игнээс уучлалтгүй эвтэй найрамдалтай төвөрлөлтсээр наадхаа маань дуустдаг. Наадамч дуусаж хүүхдүүд харих замдаа чихээ таглаад сэжиглээд байсан нэг гсэлээ гэл дууга бүгдээрээ дууссаар баяр жаргалтай явцгаадаг. Өнөө өрөө баяраа тэмдэглээд үдшилэг хийн шүү хүүхдүүдээ гэд их л өөдрөг настроентэй байсан Гайрат хаалганд хавчулсан нэхэмжлэхийг хараад эцэд нэг юм ээжийнх нь байшингаа барьцаалан авсан зээлийнхэн талаар олж мэддэг. Хүүхдүүд ч гунигт автан суух хоёр нь Гайратж ирж хүүхдүүдийн сэтгэл зүйг нь өргөн орой бөөндө бут авнаа л гээл баярлуулдагч. Хоёр найлзтай бол манай лагер одоо хаагднаа. Энэ хэдүүлэнгийнх нь анхны бөгөөд сүүлчийн ээлжний хүүхдүүд. Оройнч манайхэд ганган дээрээ тавиад ёстой хөвшин залуу өргөн нарийн өндөр намгүй баясаж хөгжүүлж гарнаа. Оройн төрөдөр бүгдээрээ цаасан дээр лагерынхаа дурсамжуудыг бичээд үлдэхэр болж хүүхдүүдтэй лагерын юу нь хамгийн гоё байсан бэ гэхэд нь бүгдээрээ нэг нэгээрээ бүх зүйлс нь гоё байсан. Найдвартай болсон Сапар ахын хоол нь бүр үнэхээр супер гоё байсан гэж мэдчихлээ. Хамгийн гол нь бүгдээрээ өөрсдийн үндэснийхээ хэлээрээ ярьж гардаг. Уг нь бичсэн захиаг нь хүүхдүүдийг явсныхын дараа уншина гэж байсан боловч бүдүүнээ одоо уншнаа. Та нарт худлаа хэлсэн гээл хэлмэгц. Оолё бүдүүнийгийн захиаг нь тэгвэл уншия гэдэг. Ер нь л өөрийнхөө хүүхэд мэдэрсэн гоё цаг мөч байлаа гэсэн утгатай байдаг бол дараагийн уншсан захиа нь Эрханых байдаг. Мэдээж Эрхан энэ зам мартагдашгүй хамгийн сайхан зам байлаа. Учир нь би Ярикатай учирсан гэд бүдүүнийг уншиж суух зорно. Эрхана захиаг булаагаад авчилгүй яах вэ? Гэхдээ хүүхдүүд чи тай буюу одоо уншаараа гэдэг өөрийг нь уншаад дуусгахыг хүсдэг. Тэгсэн чинь киноны турш нэг ч үг хэлэхгүй байсан Таки ах. Бүр Таки ах шүү. Эрхан чиг чи одоо л уншихгүй бол бүх насаараа харамсаж магадгүй шүү гэд хэлэхээр нь бүгдээрээ шок. Гүр би шок. Чи ч гэсэн шок. Эрхан чи өөрийн Ярика зориулан бичсэн захиагаа уншихад нь Эрика нь улаагаал ичингүүрсээр сууна. Гайрат чи за одоо цагаан бүжигтэй. Гүнжүүд нь ханхүү нарыгаа бүжгэнд өрнө. Гэсний дагуу Эрика явсаар Эрханы хөтлөн бүжгэнд өрдөг. Хөөхөн жилэгнүүд өвдөө. Энэ нь тэдний энэ өнгөрсөн сүүлчийн шүн байсан ба маргааш нь агуул камптай холбоотой бүхий л зүсээ хурааж аваад хүүхдүүд дахиж бид уулзахгүй гэж юу гэдэг салах ёсоо хийж авдаг. Хамгийн гонигтай бөгөөд сэтгэл эмдэрсэн сценэр юм уу да энэ киноны маань. Анх бүгдээрээ их л уцаартай ирчихсэн боловч эцэст нь олон сайхан дурсамжуудыг бүтээсэн хүүхдүүд уйлан байж салах ёсоо хийсгэнэ. Гайрат маань ч бусад ажилдаа орсон байх ба тушаал буураад аяг таваг угаагч болсон байх нь тэр. Ууж байх зур нь нэгэн зөөгч хурж ирээд менежертэй хандан нэг сонин нөхөр хоёр биш бармаа гавъя гэдэг байна. Гэсэн чинь менежер нь чи юу солиороод байгаа? Манай хэзээ тийм гол гаргадаг байсан юм. Гэснээ гинэц санаад яг одоо хоёр биш бармаа гэлгүй яах вэ? Тэгсэн дээр нь мэдээж манай Милан хүү ирсэн байх ба Гайрат багштайгаа уулзаад Эрика Эрхан хоёр үргэж байгаа. Тэгээд Эрханы зах дээр очиод хямдхан хийдэж
Үнэхээр амттай хоол идсэн гэтэргээл ойр зургийн хөөрхөн зүйлсийг ярьж авдаг. Милан ер нь бол буцаад лагераа байгуулахыг хүссэн болохоор Кайратыг аавтай нь очиж уулзахыг хүсдэг. Мань хүж очиж уулзаад өнөөх баян бизнесмен Айдан ахтай уулзаж хүүхдийг нь хандлага хүмүүжлэн огцон мөөчлөгдөж эр хүн шиг болсон болохоор ах нь танаа лагер руу хүүгээ 100 болгон явуулмаар байна. Би танаа хөрөнгө оруулагч болъё. Харин та нар надад компанийнхаа 70%-ийг нь л өгч гин. 70% шүү. За тэгэл хэдэн хуваар нь тохирсныг нь мэдэхгүй ч гэсэн кампын буцаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх ба хуучин манай хүүхдүүд болон шинэ нийтдээ 30-аад хүүхдүүд ирсэн байдаг. Хоорондоо хэрэлдээд л. Хууччууд нь бол дүрм журмаа мэддэг, харин шинүүд нь бол яг л манай хэдийн анх гаргаж байсан ааш занг гаргаад л. Бүдүүний хүүхдүүдийн асуудлыг шийдэхэд тулд тэднийг бүжгийн баатал дуудан хүүхдүүд хоорондоо уулзраан олслоор кино маань дуусдаг. Тэгэхээр энэ кино маань өөрөө 3-4 ангитай юм байна лээ. Тэгээд магадгүй дараагийн анги дээр хүүхдүүдийг яаж хоорондоо уулзраа олж байгаа талаар гаргах юм болов уу гэж бодож байна. Тэгээд та хэд үзхийг хүсэх юм бол мэдээж комментээр мэдээ дээрээ синк нь бодож байгаад дараагийн ангиудыг ч гэсэн ер нь хийж магадгүй. За тэгээд дараагийн эпизодоор уулзлаа. Түрүү баяртай.